Амгалан айлтхыг багшаа. Би таны айлтсан ёсоор хоол бадраллаа. Чи үнэхээр бадралсан гэж юу? Тийм бол одоо дотоод бардамнал чин дараагийн мэдлэгийн эрэл хайгуулт саад тодгор болохгүй гэсэн үг. Яагаад ч юм чи надаас олон юм асуух гээд байх шиг санагдах юм да. Таны зөв багшаа. Хэрэг би нэг л асуултын хариуг олвол энэ нь бусад бүх хариуг олсонтой адил болно. Ямар асуулт? Та намайг шавэ болгон хүлээн авна уу? Надад үнэхээр итгэж байна уу чи? Би судраас авсан мэдлэгт итгэдэггүй. Би вэд болон бусад бүх судрыг уншсан. Гэхдээ энэ бусдын мэдлэг минийх биш. Ном судар судлаад ч би өөрийн асуултад хариулж чадсангүй. Энэ нь миний мэдлэг бүрэн дүүрэн болоогүй их нэмгэн байна гэсэн үг. Би хүний дотоод тэр их хүч чадлыг гүйцэд таньж мэдмээр байна. Үүнд зөвхөн бясалгал туслана. Бясалгал хүний оюуныг дээд түвшинд хүргэх ухаан. Тиймээс та надад туслаж шавэ болгож аавна уу? Зөвл бодлоо байна. Энэ хүсэл тэмүүлэл чинь хүн төрлөختний тусыг бүтээх зам мөрд хөдлөн. Чи эхлээд холойч. Дараа нь ярилцъя. Хооллоод үзтээ. Хунтайжиг явснаас хойш Кантак өвсч идсэнгүй. Усч уусангүй. Энэ янзаараа бол өдөхгүй үхэн шүү дээ. Ад чиг дуудах уу? Би дуудсан. Тэр ирж байгаа. Миний хоолойгоор ч бас хоол давахгүй л байна. Гэхдээ ээж хоолоо заавал идэх хэрэгтэй гэж хэлсэн. Жаахан ч гэсэн. Уучлаарай найзаа. Би чамайг хооллохоо мартчихж. Ясалгал хийх цаг болж. За багшаа, очлоо. Багшаа. Би энэ морийг Кантак гэж нэрлэж болох уу? Чи өнгөрсөн бүх юмнаас сальж шинэ харилцаа тогтоох гэв. Би өөрийн хуучны анд Кантакаас санаад Яслал хийж өнгөрсөн бүхэн Мартин. Кантак. Алуу Кантак минь уучхал та. Уухгүй бол хунтаач ирээд намайг л загнана. Осо Кантака.
Намайг өршөө. Кантаг удаан тэсэхгүй нэ. Эцсийн эцтэй амт юм. Хоол хүн сосгүйгээр үхээс өр замгүй. Кантаг! 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 Юу болов? Кантаг минь босооч. Хунтаа чи одоо юу гэж хэлэх юм бэ? Адгуу сүртэл Сиддартын хайр ивэлийг мэдэрдэг байж. Би тэрний даанч ойлгосонгүй. Эзнээс хагдсан энэмтэн тэрнийг санаж битгэрээд үхчихлээ. Гэтэл би амьд. Сэтгэлээ барьтаа хаантаа. Бидний өршөө хантан. Капила Востокын иргэд бидэнд нэг л хүсэл байна. Хунтайжиг хурдан олоод өгөөч хаант минь. Хунтайжиг босоохон буцаагаад өгөөч тэ хаантаа. Бид таны үед ингэж гансарч байсангүй хаантаа. Капила Восток түүний эцгүүд ямар ч сүр сүлдэггүй болчихлоо. Хүн бүхэнд маш хэцүү байна хаант минь. Манай хаан тулсад хунтайжийн элбэрэл хайр нь их өгүүлэгдэж байна хаантан. Та бүхэнд энийг амлая. Би Сиддартыг аль болох хурдан буцааж авчирна. Капила Восток амьдын хагцлаас ангижирч сайхан амьдрах болтугай. Сиддарт. Багшаа. Чи ингэж байдлыг хөндрүүлж битгий өөрийгөө шийтгэхэд бай. Өнгөрсөн шөнөчий гадаад харж хонс. Чи яагаад шав нарын суудаг байна дунтаг юм? Ишээ болоогүй ээж. Зөвшөөрлгүй тэнд яаж унтах юм бэ? Намагийн тухай айлтгах бүр та инээмсэглээд л ярэг өнгөрөөчхөд байх юм. Багш биш шав өөрөө сонгох ёстой. Багш бол шав болоход зогсож эсхийг л шинждэг юм да.
Би чамайг энд ирснээс хойш л ажиглаж чухам ямар эрдэм чадалтайг мэдхийг л хичээж байна та. Та надад чухам юу хийхийг минь хэлэлдэ. Би бэлэн байна. Гол нь та намайг шавьяал болгооч. Эрдэм мэдлэг эзэмших гэж ингэж зүтгэдэг хүнтэй өмнө нь ёор таарч байсангүй. Чамд багш хүний хүсдэг шав хүнд байх ёстой бүх чанар байна. Чи их ингүн бөгөөд ухаалаг бас Юу? чи зорьсонтой хүрч чаддаг хүн. Би юу? Багшаа юм асууж болох уу? Тэгдэг. Багшаа. Би өөрийгөө магтаагүй. Би олон сайхан мэрэгдийн шав явлаа. Би 4 вэд болон Упаны шаадыг цээжэр мэднэ. Гэсэн хэдий ч та намайг бүтэн сар хүлээл гэж байж шавья болгосон. Гэтэл Сидартыг та 2 өдрийн дараа л хүлээн зөвшөөрөх юм. Жинхэнэ мэдлэг бол далай дууссан давстай ижил. Давс тусгаар оршихгүй. Би энэ аягтай усан дээр элс нэмлээ. Энийг чи жинхэнэ мэдлэгээр яаж тайлбарлах? Энэ бол маш энгийн. Элс Еролд тунсны дараа энэ ус тунгалаг болж ундны ус болно. Би уг нь мэдлэгийн хувьд л асуусан юмсан. Сидарт. Багшаа, Чи энийг тайлбарлаж чадах уу? чадна. Элс нь хүсэл тачаал, уур хилэн, аминч үзэл, шунал хүслийг бэлэгдэнэ. Хүн энэ бүхнээс хагасч чадвал түүний сэтгэл энэ ус шиг тунгалаг болно. Чандрабат. Би чиний асуултанд хариулсан гэж найдах. Ийм учраас л би Сидартыг 2 өдрийн дотор шавья болгож авсан. Санхиягийн гүн ухаанд эрэгтэй эмэгтэй хүнийг 2 тал хуваадаг. Эрчүүд нь ухамсарын тал, эмэгтэй тэрхүү ухамсарыг хадгалах тал гэж. Эрэгтэй эмэгтэй 2 хүн хүслийнхээ ирэхээр нийлдэг юм. Оролцсон 2 могой шиг. Энэ нь шинэ амьдралыг үүсгэнэ. Хүн мод ургамал амьтан шуугээд бүгд адил. Гэхдээ бүү март. Хүн буруу хүслээсээ ангижихгүй бол хэзээч зөв зам олохгүй. Багшаа. Санхия йог гэж юу юм бэ? Сонирхолтой байна. Надад ч гэсэн Санхия йог, Санхия гүн ухаан хоёр юугаар ялгаатай юм? Нэг зүйл биш үү? Үгүй дээ.
маш их ялгаатай. Тэр ялгаа нь тал хэрийн газар шиг асар том. Сиддарт чи сая Санхья йогийн талаар асуулаа. Тэр бол эрх чөлөөний мэдрэмж. Харин чи Санхья гүн ухааны талаар асуусан. Тэр бол хүний сэтгэл оюун. Замыг мэдхэн замаар явхаас ялгаатай байдгийн шүү дээ. Зөвхөн хүсэл эрмэлзэл хүний эргэн тойронтох ертөнцийг бий болгож бодол санаа төрүүлнэ. Харин бодол санаа хүний шунал хүслийг өдөөно. Энэ бол хэзээч дуусахгүй зүйл. Багш. Хүн тэгээд сэтгэл оюунаа яаж хянах юм? Эхлээд амьсгалан хянаж сурах хэрэгтэй. Санхья йогыг эзэмснээр хүн амьсгалаа бүрэн хяндаг болно. Бид өдөржингөө хамраараа амьсгалдаг. Гэхдээ хамрын нүхэ байнга сэлгэж амьсгалах хэрэгтэй. Хамрын зүүн нүхээр амьсгалахыг аргын буюу сарн судал, харин баруун нүхээр амьсгалахыг бэлгийн буюу наран судал гэж нэрлэдэг. Нүүрний жижиг судснууд бүгд хамрын ясны хоёр талаар хуваагдаж явна. Тэр хоёр урсгалыг тэнцвэржүүлж сурвал бид өөрийн гол судлыг сэрэх болно. Таны халуун боорч байх шиг байна. Чимэн санаа зовх юм да. Намайг Яшодраг Рахулик Халуунтай байж хамаагүй ярих хэрэггүй. Амита. Бидний мөрөөдөл биелсэнгүй. Сиддарт. Яваад өгч байгаа юм. Асуудал яваад өгсөндөө биш. Яагаад гэдэгт байгаа юм. Дандапаны хаан. Хунтайс яаж чадваа? Хүний нөхөр хүүхдэн эцэг болсноо ойлгосонгүй гэж үтэй. Бас хүү гэдгийг. Харин тий? Ханта, та түүнийг яагаад явуулчих вэ? Зогсоох ёстой байтал үүрэг хариуцлага нь ухамсарлуулахгүй. Та юм хэлэлдээ. Бид хий зогсолтгүй асуугаад бай. Хариулах завдал ерөхгүй юм. Сиддарт шөн дунд явсан гинлээ. Би юу ч мэдээгүй. Би энийг мэдхийн төлөө тэр холоос ирсэн болж таарч байна уу? Та яагаад хот руугаа дайрч давчлаад байна? Яагаад гэвэл хаан тэрнийг буруутгах байтугай өмөрх маягтай байна шүү. Миний охин одоо тэгээд яах ёстой юм бэ? Охин минь одоо хэнийг төшиж амьдралан авч явах ёстой болж байна. Та миний зээх Рахулыг бодсон уу? Энгин гэж эртхэн мэдсэн бол би охиноо хизээч Сиддартаа гэржүүлэхгүй байсан. Хантан.
ийм хамшигтай үг хэлэхээс өмнө эзэн хаан ямар байдалтай байгааг хараач. Та хүүгээ алдаж зовж шалж байгаа эцэг хүнийг харахгүй байна уу? Нөө. Энэ чинь тэгээд би уруутай болж байна уу? Үгүй хаан. Та буруу ойлгож. Таныг энд бидний зовлон хуваалцахын төлөө ирсэн гэж бодсон. Тэгтэл та эренгүүтээ шууд буруутай хайгаад эхэлхий. Та бидний яаж шалж байгааг харахгүй байна гэж юу? Маражбати. Ходи маань ууралдаг төмөн зөв. Сидартыг ийм гинтийн алхам хийнэ гэж үнэхээр сансангүй. Тиймээс таны төмөн зөв. Үнэндээ би тэрнийг зогсоосонгүй. Энэ миний буруу. Хот минь өөрийгөө бүү буруутгах. Та тэгэд яах байсан гэж Айхалтай. Гэрт байхад чи миний мөрийг дэрлээд яаж уулж байлаа да? Тэгсэн хутыг харангуутаад шал өөр юм яриад эхлэв. Та гадны хүн шиг ингэж яриха болимоо. Сидарт хүн тайж таны хүргэн. Тиймээс явсан нь танд ч хамаатай. Би энэ хэн нэгний төлөө харамсах гэж ирээгүй. Охиноо буцааж авах гэж ирсэн юм. Миний бодлоор охин минь энд амьдрах хэрэггүй. Дэндүү аюултай. хот та юу хэлж байгаагаа ойлгож байна уу? Тайвшир. Эцэг хүн охиныхоо төлөө санаа зовлгүй яах. Дандваны хаан. Да чи би чи Яшадрагийн амьдралыг шийдэхгүй. Тиймээс энд үлдэх эсвэл Девдах руу явах хэсгээ Яшадра өөрөө мэдэг. Бидэнд байгаа л энэ байгаагаар алдаалж байна. Танаа гэр бүл энэ атгхан будаагаар яаж ийм удаан амьдрав? Багш. Юу болов хүм? Багш. Би бясалгал хийж чадахгүй байна. Янз бүрийн юм бодогдоод байх юм. Юу н амар амгалан байж сурахгүй нэ. Тэрнийг харгу. Чулуу живхэс өмнө усан дээр хэд айл. Хүмүн анх бясалгаж байхад хүн бүхэн өнгөрсөн. Одоо ирээдүйн талаарх бодолтой эргэгддэг. Энэ үлсийг харж байна. Энэ бол бидний бодол. Хэлбэрээ байнга өөрчилж байдаг. Тэглээгээ тэнгэрийн мөн чанар нь өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ. Чи сайтар төвлөрч бясалгал хийгээвэл энэ тэнгэр шиг амирлангуй байх ёстой. Чиний сэтгэл бодлоор дүүрч өөр юм сэтгэх тэнхээ алга. Тиймээс чи амьсгалаа зөв хянаж
Түүн дээр л анхаарлаа төвлөрүүлж суур. Аянда чиний дотор ямар ч бодол төрхөн болно. Тэгээд үйлс сарниж тэнгэр цэлэмдэг шиг чиний сэтгэлийн бүх зовлон зүдгүүр түгшүүр арилна. Тэгтэл чи жинхэнэ амар амгаланг мэдэрнэ. Яг энэ хөх тэнгэр шиг. Гопа. Би тэрвэр идэх үү? Ээжээ. Манай хүү надаас өөр хүн дээр очих дургүй. Өлгийтэй хүүхэд хүртэл эцэг ихийгэл өгүүлэх юм да. Харин тэгэхэд хувээ хичээсэн эцэг нь Аава. яша. Бэтгэл чамаг эндээс авч явахаар ирсэн юм. Зэтарт байхгүй чамд энд үлдэх хэрэг байгаа мó? Нөхөр чинь хайрлаж хамгаалж чадахгүй бол чамайг бид хоёроос өөр хэн хайрлах юм бэ? Энд намайг хадам эцэг их хоёр анхаарч халамжилж байгаа. Хадам ээж маань надад маш их хайртай. Тэр танаас дутхааргүй надад хайртай ээж. Хадам эцэг маань надад хүссэн бүх зүйлийг харамгүй өгдөг. Юу ч гойсон хамаагүй. Нөхөр чинь эндээс яваад өгсөн шүү дээ. Тэд чамд үргэлж ингэж хандахгүй. Та юу ярина вэ? Эр эмийн холбоо 7 төрлийн туршид үргэлжлэх ёстой. Би тангаргаасаа яаж буцах юм? Би Сидартад амласан. Ямар ч тохиолдолд гэр бүлээ авч явна гэж. Би Рахулыг сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэх ёстой. Тэгэхэд та намайг битгий гэж ятгаад байх юм? Нөхөр чинь чамайг орхиод явсан. Үгүй, тэгээгүй. Явхаас өмнө надаас зөвшөөрөл авсан. Сидарт асуултынхаа хариуг олоод л ирнэ гэж амласан. Бачи чи саяараа юу? Торноосоо суллагдсан шов өөрөө торлууга буцаж орно гэж баяах уу да? Шов хүн хоёр ялгаатай шүү дээ. Сидарт ирнэ. Амита энэ ойлгуулаач. Би чиний эцэг, би чиний сайн сайхныг л бодож хэлж байна. Бидэнтэй дэвдах руу буц. Аава, би таны ганц хайртай охин шүү дээ. Намайг битгий ингэж албатаад байл та аав минь. Өгөө чи бидэнтэй хамт явдах руу явна. Энэ бол тушаал. Уучлаарай. Хадам аав надад өөрөө бүх шийдвэрээ гаргаж бай гэж зөвшөөрсөн. Би Капила Вастуд үлдэн. Энэ миний эцсийн шийдвэр. Амгалан айлтгий багшаа. Сидарт хаав. Сидарт бясалгал хийж байна. Саад болоод яах вэ гэж бодлоо. Сидарт мэдлэг болж явахын тулд их л чармааж байна. Үүний төлөө тэр ертөнцийн бүхэл баяр жаргал тансаг сайхныг огоорон
мэрийж байна. Өршөөрэ багш. Би ер нь бардамнах дургүй. Гэхдээ би Сидартаас илүү золиоссон гэж боддог. Намайг ардаа ямар амьдрал оргичныг мэдвэл та гайх байлгүй. Би Анга хаан тулсын хамгийн баян худалдаачны хүү. Тэгвэл Сидарта Гаутам ом. Тэр Кошалын Прасанжит хааныг ямар ч зэвсэггүйгээр ялж домог болсон хүн. Шудадан хааны хүү бөгөөд Шагжагийн хаан ширээ задгамжлах ирээдүйн эзэн хаан Сидарт Гаутам. Одоо хэлдэг. Хэн нь өөрийгөө илүү золиослсон байна да? Бодлох цаг болж явцгаа. Итгэмээргүй юм. Ийм хүчрэг хааны хүү хорог болно гэж юу? Тэр нь тунтайж гэхээр өчөөхөнж бардамнал алга. Тэр Сидарт Гаутам Аситарч түүний талаар зөв зөвгнөж иш үзүүлжээ. Сидарт хүмүүсийг өвчин зовлон Монголын харанхуйгаас гэтлгэж тэднийг ариун шудраг зам руу хөтлөн дагуулах болно гэж арш зөвлөсөн. Түүний нэр түүхэнд мөнхрөн. Тэр намайг багшига гэж хүлээн авсан. Би түүний багш байж чадах уу? Хунтайж бадарлахгүй сайхан сууж явах чинь би түүний хоол зөөдөг зарцсан юм уу? Өмнөөс нь би хоол бадарчилж байхад энэ муу багшийн хайртай шавны болоод байх юм. Уучлаарай. Уг нь чамд хоол дөхүүлсэн юм. Харамсалтай нь унагчлаа. Өнөөдөр ямар бүтлгүй өдөр вэ? Чамд саад болоогүй үсттэй. Энэ бөхчм халуунд хоол бадарлаж яваад анхаарал суларчихлаа. Уг нь 2 эг хоол байсан. Миний хөл бүр цэврүүтээд харалта. Одоо би хоолгүй яана. Чандрапад энэ хоолыг ав. Би зүгээр дээ. Сидарт. Та намайг хараагүй байж энд байгааг яаж мэдэв? Агш хүн их хүнээс нэг их ялгаа байхгүй. Их хүн хүүхдээ хөдөлгөөнөөр нь л мэддэг. Энийг